За сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За амлсан ясаар эрг драфтын дээгүүр сонгогдох боломжтой тоглогчдыг зурлаар танилцуулж байгаа дугаараа хүрэхээс гадна өнгөрсөн 7 хоногт болсон Draft Combine-ийн нэгтгэл мэдээллийг хүрэхэд бэлэн боллоо. За эхлээд Draft Combine-ийн мэдээлэл рүүгээ оръё гэж бодож байна. За өнгөрсөн 7 хоног болох 5 сарын 10-наас 17-ны хооронд Illinois мужийн Chicago хотод Draft Combine явагдаж дууссан байгаа. За хамгийн өндөр үнэлгээтэй байгаа тоглогчдоос AJ Depanta, Darren Peterson, Cameron Boozer болон Caleb Wilson-аар бүгд оролцсон байна. За тэдгээрээс гадна нийт 75 тоглогч бас урилга аваад энэ Draft Combine-д ирсэн байна. За draft өдрүүдийн хэмжилтээр AJ Depanta-гийн хувьд бол өндөр нь 6 feet 8.5 инч гэж бүртгэгдсэн. За энэ нь бол бүртгэлтэй өндөртэйг бол нийцэж байгаа. За түүний гарын алдны урт нь 7 feet гэж бүртгэгдэж байна. За max vertical буюу өсрэлтийн дээд хязгаар буюу хөлнөөс шал хүртэлх зайн 42 инч гэсэн үзүүлэлттэй байгаа. Энэ бол ер нь тесрэлтийн хувьд бол маш сайн үзүүлэлт гэсэн үг. Depanta-гийн тесрэлт болоод хөнгөн шингэн байдал, булчинлаг байдал зэргийг үзүүл түүнийг бол NBA-д сайн бэлтгэгдсэн биеийн хөгжилтэй гэж харуулж байгаа. За тэгээд Draft Combine-ийн дараагаар хүртэл түүний stock бол яг хадгалагдаад draft-ийн нэгээр сонгогдох магадлал нь хэвээр үлдэж байна. За хоёр дахь сонголтын дээр яригдж байгаа Darren Peterson-ы хувьд бол өндөр нь 6 feet 4.5 инч гэж бүртгэгдсэн байгаа. За 6.5 гэсэн мэдээлэл яваад байсан бол баг зэрэг за 1 см намхан болж таарж байна. Wingspan 6 feet 9.7 инч гэсэн үзүүлэлттэй байна. Өсрэлтийн өндөр нь 37.5 инч гэсэн max өсрэлтийн хэмжээтэй байгаа. За Peterson Draft Combine drills үзүүлэлтүүдээр бол сайн үзүүлэлт үзүүлсэн. За мөн хурдан бас шийдэлтийн өндөртэй гэдгээ бол баталж харуулсан байгаа. За Cameron Boozer-ийн хувьд бол драфтын үзүүлэлт нь бол түүний стокийг ахаад жоохон нэмэгдүүлсэн байгаа. За түүний өндөр нь бол 6 feet 8 инч гэж бүртгэгдэж байгаа. Энэ нь бол SF болон PF тоглогчийн бие өндөртэй гэж бүртгэгдэж байна гэсэн үг. За гарын алдны урт нь 7 feet 1.5 инч гэж гарсан байгаа. За max өсрэлт нь 35 инч гэж бүртгэгдсэн байгаа. За Boozer-ийн хувьд бол топ 3-таа үлдэхээр үзүүлэлт үзүүлсэн. За мөн биеийн хэмжээ үнэхээр сайн хөгжсөн тоглогч байгаа. За түүний гүйцэтгэл бол Peterson болон Depanta-нараас бол ерөөс дутаагүй. За Caleb Wilson-ийн хувьд бол мөн л драфтын токен бол өссөн гэхээс биш буурсан үзүүлэлт байхгүй. За түүний max vertical үзүүлэлт нь 40 инч гэдгээрээ бас нэлээд өндөр үзүүлэлт үзүүлсэн байна. За түүний бэлтгэл дээр үзүүлж байгаа эрч хүч, атлетик чанар нь Draft Combine-д орж байгаа тоглогчдыг ер нь тэргүүлсэн гэж хэлж болно. Мөн хамгаалтын ур чадвар нь нэлээд сайн үнэлэгдэж дууссан байгаа. За ингээд топ 4 prospect бол хинийхэн дээрээр сонгогдох боломжтой. Ингээд эхний 4 байр бол хадгалагдж үлдсэн байгаа. За мөн тэдгээрээс гадна драфтын үнэлгээгээ өсгөж чадсан тоглогч гэж байгаа. За эдгээр тоглогчдын тоонд бол эхний тойрогт энэ багтах хэсэг нь тодорхойгүй байсан Moritz Johnson гэж тоглогч байгаа. За түүний хувьд бол Michigan багтаага NCAA-гийн аваргуулсан тоглогч. За түүний нурууны өндөр 6.9 гэж бүртгэгдсэн. За гарын алдны хэмжээ 7 feet 3.5 инч гэж бүртгэгдэж байгаа. За түүний хүчтэй бие булчингийн үзүүлэлт тесрэлт чадвар зэрэг нь бол түүнийг эхний 20-д сонгогдно гэсэн юм бас хүлээлт үүссэн байгаа. За дараагийн үзүүлэлтээрээ бас байраа ахиулж чадсан хүн бол Cameron Carr гэж тоглогч байгаа. За түүний хувьд бол 6 feet 4.5 инч гэсэн үзүүлэлттэй, 7 feet гарын алдтай. За шалнаас үсэрсэн хамгийн max үзүүлэлтийг үзүүлсэн тоглогч байгаа. 42.5 инч үсэрсэн байгаа. Cameron Carr-ийн хувьд бол өөрийн физик ур чадвараараа өөрийн үнэлгээг ахиулаад зогсохгүй бас хамгаалт болон довтлогоон дээр тэгш тоглодог тоглогч гэдэг чадвараа бас харуулсан байгаа. За мөн төвийн байрлалд тоглодог Chris Senak гэх тоглогч бас өөрийнхөө стокийг өсгөж чадсан. За түүний хувьд бол 6 feet 10 инчийн өндөртэй гэж бүртгэгдэж байгаа. 7.5 feet-ийн гарын алдтай. За оны эхэнд гэхэд түүнийг эхний 14-т багтана гэж бас үнэлгээ гарч ирсэн. Тэгэхээр нэлээд хойшоо явчаадсэн байраа бас урагшлуулж чадлаа. За харин эсвэргээрээ драфтын сток нь баг зэрэг унсан буюу үнэлгээгээ жоохон алдсан тоглогчд гэвэл Kingston Flaming гэж тоглогч. За түүний хувьд шийдэлт гүйцэтгэл бүх зүйл сайн байсан ч гэсэн түүний өндөр бүртгэлтэй өндрөөсөө бол арай жоохон намхан болж таарсан. Тэгэхээр энэ бол нэг дутагдaltaй тал болж гарсан байгаа. За мөн Kitten Wagler-ийн хувьд бол шийдэлтийн үзүүлэлт нь бас сайн байсан ч гэсэн түүний тесрэг чадвар, самбарлууд дайрахад биеийн хөгжил, бэлэн эсгэд бол бас эргэлзээ төрсөн. За түүний бас хөгжил нэлээд сайн явах шаардлагатай гэдэг тоглогчтой ангилд орсон байгаа. За мөн Draft Combine-ийн тоглогчдын сонирхолтой статистик үзүүлэлтээс хэлэхэд энэ жил бас авраг авсан Michigan-ы төв Adai Mara гэж Испани тоглогч байгаа. За түүний хувьд
7 feet 3 инч гэсэн өндөртэй 7.6 feet гарын алдтай гэж бүртгэгдсэн. Гэхдээ түүний шалнаас гарын үзүүр хүртэл хүрэх өндөр гэж байгаад 9.9 feet гээд өмнөх drafting combine дээр байгаа топ 10 тэнцсэн байгаа. Тэгэхээр Маригийн хувьд бол Wembanyama-гаас бол 2 инч дутуу, гарын алд нь 4 инч дутуу байхад мөрний байрлал яаж хөгжсөн гэдгээс хамаарат онцгой биеийн хөгжилтэй тоглогч гэдгийг нотолж байгаа. За ийм сонирхолтой үзүүлэлтүүд байна. За харин өнөөдөр танилцуулах тоглогч руугаа оръё. За та бүхэнд өнөөдөр танилцуулах тоглогч маань Darius Cuff Jr. гэх тоглогч байгаа. За энэ тоглогч нь бол Arkansas Razorback багт тоглодог байгаа. За түүний хувьд бол point guard болон shooting guard байрлалын хосоосон тоглолт үзүүлэх чадвартай. За өндөр нь бол 6 feet 3 инч гэж бүртгэгдсэн байгаа. За 2006 оны тоглогч. Cuff-ийн хувьд бол Michigan мужийн Detroit хотод төрсөн. За тоглолтын стайл гэвэл олон талт оноо авах чадвартай тоглогч. Түүнийг Darren Peterson-тэй адилхан 3 level scorer гэж нэрлэж байгаа. Самбарлуу дайрсан. За дундын зайн, за 3 оноо шийдэлт гэдэг энэ гурыг гурвуулангийн хийж чадна гэсэн. За мөн shot creation point guard гэж нэрлэж байгаа. Бөмбөг эзэмшилт болон хөлийн хурд бол draft combine-ны тэргуун тоглогчоор бүртгэгдсэн байна. За мөн тэрээр Damian Lillard-ийн байрлал буюу deep three хүртэл нэлээд сайн шидчихсэн харагдсан. Ер нь холбогчийн байрал дээр дотоод эмдсэн холбогч хайж байгаа багт бол тэрнийг яг тохирно гэж үзэж байгаа. Cuff-ийн хувьд сүүлийн 3 сарын дотор бол энэ топ 14 гэдэг перспект дотор хичээгээр орж ирсэн юм тоглогч байгаа. За түүнийг харьцуулж байгаа тоглогч гэвэл Darius Garland байна, Tyrese Maxey, за Emmanuel Quickley, Anthony Simons гэсэн энэ тоглогч нар орж ийн. За ингээд өнөөдөр Darius Cuff Jr.-ыг танилцууллаа. Баярлалаа.